Францын талтай хамтан ажиллах боломжуудыг эрэл хийх ахлынхаа суурийг тавьж өгч байгаа юм болов гэж бодож байгаа юм. Өнөөдөр бол Францын Бергери гэдэг хөтэ аж ахуйн мэргэжлийн боловсрол өгдөг тийм сургууль дээр төрийн өмчт тийм сургууль дээр хөтөлсөн ирсэн байна. Энэ дээр голцоо мал аж ахуйн салбараар гадна байна. За өхөр, хойно, адуу гэх мэтлэнгийн салбараар зоод монголоор хэлэх юм бол малын эмч, зоо техникчийн мэргэжлэр бол бэлддэг юм байна. За тэгээд ялангуяа манай Монгол улсад бол иймэрхүү мэргэжлийн сургуульд маш хэрэгтэй байгаа. Энэ фермтэйгээ тэгээд онлайн сургуультай хослсон энэ сургуульд агуу хэрэгтэй гэж үзэж байгаа. За бас манай Монголтой хамтарч ажиллах нэг давуу тал нэг боломж нь гарч ирж байгаа юм бэ гэдэг юм. Энд байгаа сурагч нар нь Монголд очиж төр зур ажиллаж дадлага хийх тийм бас боломж байгаа. Тийм болохоор манай Монгол улс ч гэсэн ийм сургууль байгуулж эсний өрөвдөөнд мэргэжлийн болсон хүчин бэлдэх бололцоо нэгдэх юм болов уу гэж бодож байгаамаа. За энэ удаагийн бидний Францад хийсэн ажлын үр дүн хэм бол хамгийн том нь бол бид нар өчигдөр Франц Монголын бизнесийн форум хийсэн. Тэрэндээ нийт манай Монголынхон хүн сүдэ аж ахуйн салбарын төлөөлж бид нар манай Монголд Франц улстай хамтарч их төслүүдийг нь тайлбарж ирсэн байгаа. Хамтарч ажиллаад зөвхөн манай Монголын дотоодын зах зээл биш, бас экспортын зах зээл, манай хөрөш хятад гэмшлэнгийн зах зээл рүү гарч ирэх боломжууд нь байгаа гэдэг талаар ярьсан байгаа. Тийм болох юм бол ирээдүйд ч гэсэн Францтайгаа энэ дотоосон харилцаагаа алдалгүйгээр Францын талтай хамтан ажиллах боломжуудыг эрэл хийх ахлынхаа суурийг тавьж өгч байгаа юм болов уу гэж бодож байгаа юм.